За сайн байцгаана уу Залбоогийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр Японд ирээд 4 хонож байна. Өнөөдөр 4 дахь өдөр өглөөний 6 цаг 35 минут болж байна. Тэгээ та бүхэндээ яг нэг үгөө хэлэх юм бол одоо би Солонгосоос гараад гэрээсээ гараад 4 хончлоо шүү дээ. Амьдралын хэв маяг яг алдагдчихж байгаа нь бид мэдрэгдэж байна. Солонгост байхдаа би бол өглөө босоод өлийн илгэн дээрээ ус уугаад, ашигтай бактери уугаад, омега 3 уугаад, тэгээ шууд нөө дугуун дээрээ өлийн илгэн дээрээ 30 минут дугуун ундаг байсан шүү дээ. Тэгээд дараа нь альмаа идээд ингээд ажиллаа хийгээ явдаг гэсэн баггүй юу. Тэгээд гэртээ хоолоо иддэг те. Би ер нь яг тийм нэг тавтай, тухтай яг энэ өөрийн гэсэн гоё орчныг бүрдүүлээд амьдрах дуртай төрлийн хүн юм байна. Ер нь айгүй гэр амтай шүү дээ би. Гадуур дотор хонууд нэмжүүдээр яваад ах дурггүй. Ер нь гэртээ л байгаад ах дуртай. Ер нь их гадуур гардггүй дээ. Яа, тэгээ Японы өглөө ид эхэлж байна. Яг одоо 6 цаг 50 минут болж байна. За, Залбон өнөөдрийнхөө надад гайд юм те. Надад гайдыг хүнтэйгээ уулзчлаа. Тэгээд өөрийгөө танилцуулахгүй юу үзэгчтэй. За, сайн байцгаана уу? Намайг Инрэл гэдэг. Өнөөдөр та бүхэнтэйгээ хамт бас Фужи уулаараа аялаад танилцуулаад явъя. Тэгээд ямар аялын компани блэ? Аялын компаниа нэг танилцуулчихгүй те. Манайх болохоор Fuji Travel Япон аялал гээд Японд чиглэсэн аялал зохион байгуулдаг компанигаа. Тэгээд машинаар 5 дахьтай аялал зохион байгуулдаг. Өнөөдөр аяллаа танилцуулаад явна. Өнөөдөр уг нь манай яг хөгжилтэй гоё гайд авч явдаг. Би жоохон уучлаарай. Хөгжилгүй байж магадгүй шүү. Хөгжилтэй зүгээр. Манаас олдох. Би хөгжилтэй болох шнаа. Хөрчин уг нь гайд гэдэг юм уу те? Тийм. Манай нөхөр авч яваад хүмүүстэй гоё танилцуулаад аваад явд. Өнөөдөр боломжгүй болчоод би явахаар болчоод тэгээд өмнө нь бид хоёр чатлж хахад танах нөгөө хөгжилтэй гайдаа явуулчаарай гэдэгчсэн. Би яана хөгжилгүй нэрхнэ. Өнөөдөр хаагур явах вэ? Маршрута нэг үзэгчтэй танилцуулахгүй юу? Fuji уул гээд Японы хамгийн өндөр уул байгаа. 3776 метрийн өндөртэй уул байгаа. Бүгдээрээ өнөөдөр Fuji уул харагддаг. Fuji уулаа тойроод гой спотуудаар явна. Тэгээ Японы хурдны зам нь бас айгүй гоё юм байна. Боо ой модон дунд л яваад шүү дээ, тэ. Хурдны замаар явж байгаа машинууд нь машина тавьчаад за яна амралтын газар хьюгээс рүү ороод 0 орхон ороод энэчнээс амттан идэхин идээд өөрийгөө танилцуулахгүй юу үзэгчтэй гэдгээ бэлгүү. Хоёр найзынхаа ажлын туслаад та яаж олооч хийж өгдөг. За энэ амралтынхаа газар дотроо бүр ийм том дэлгүүрүүдтэй юм байна. Төрөл бүрийн амттангууд зарж гин. За энд шоколад зарж гин. За энэ Starbucks кофений газар байна. Энд бас ийм Японы бэлэг сэлтний бараанууд зардаг юм байна. Мария байна. За та бүхэн энэ харах юм бол яг нөө Солонгосын хьюгээс үүтэй адилхан юм хоолны газрууд там байна. Солонгост яг ийм хоолны газрууд байдаг хгүй хьюгээс амралтын хурдны замын амралтын газар нь. Тэгэхээр яг адилхан юм байна. Би тэнд өглөө болж байгаа болохоор хоол идэхгүй талах идэхээр шийдсэн. Ямар хөөрхөн мамаа. Япон хүмүүсийн Starbucks-ийн кофений газраар их үйлчлүүлдэг гинэ. Та бүхэн харах юм бол хүмүүс нь бүр ингээ очрлоо зогссон байна. Гоё юм тань. Солонгос Японы Starbucks өөр гэсэн. Адилхан л та би нэг ордог болохоор өөр. Starbucks-ны ордог. Би ер нь кофе дээр уудах юм уу? Би гэртээ л байж. Гэртээ YouTube ийг л байж шүү дээ. Гарч ардгүй. Нэмээд арх ухаа хэлсэн. Hello from the other side. Энэ нэг Монголын ийм бэршгийн шиг юм байна. Тэгээ дотроо каритэй чизтэй гинэ идэж үзье. Дотроо чизтэй каритэй. Өнөөдөр миний явах энэ аяллаа маршрутанд халуур хашаанд орох тийм газар байгаа байхгүй юу. Тэгээд тийшээ зарим газрууд нь шивэстэй хүн оролдог гинэ. Тэгээ бүр гайхаад яагаад гэдгсэн чинь нөө якуза гэж бодд юм уу? Якуза нар нь уурлахгүй юу? Яагаад биднийг оруулахгүй ингээд. Тэднэр нь бүр ордог тийм шивэстэй хүмүүс ордог бас тустай газрууд байд юм лээ. Тэгээ тэднэр нь бүр амар идэг гэсэн яг жинхэнэ тэр хүмүүс нь ордог газарлал нь орохлоо нөө киномын дээр гардаг шиг нороо моронд амар шивэстэй. Тийм. бороотой өдөр юм уу эсвэл үүлтэй өдөр Fuji уул маань ерөөсө харагдгаа болчдөг. Тэгээд бас
нь Фужи уул нь харагдах үнтэй л харагддаг гэж ярьдаг. Та их азтай гоё ерөөлтэй явж байгаа юм байна. Цэлмэг өдөр ч гэсэндээ айгүй сонио. Зөвхөн яг энэ Фужи уулынх нь эндээ ингээд үүл нь хураад харагддгүй. Өнөөдөр их сайхан гоё харагдчихээн. За золбоо ямар ч гэсэн ол зомог ихтэй, ивэлтэй ерөөлтөөл явж байгаа юм байна те. Тийм байна. За бид гурав Фужи уулын нэлээд ойролцоо хүрээд ирлээ. Тэгээ Фужи уулын ойролцоо ийм тосхон байдгийн байна. Та бүхэнд байшин барилгуудын сонирхуулъя. Нэг иймэрхүү байшин барилгууд байна. За бид гурав Фужи уулынхаа ойролцоо хүрээд ирлээ. За Японы алдартай Фужи уулыг үзэх гэ зөндөө олон хүмүүс ирдэг юм байна. Та ингээ харах юм бол гадаадын аялал жуулчид бол маш их ирдэг юм байна. Одоо гурал хаашаа явж байгаа лээ? Аракураяма Сэнген парк гэдэг парк дээр ирсэн байна. Эндээс нөгөө нэг улаан алдартай сүмэн дээрээ очих. Уулах юм уу? А гар дээр ингэж аваад уу? Тэгдэг нь яаж байгаа юм бэ? Зөв. Биш энэс нь уудан зүгээр амсч үз гэж байгаа юм уу? Сумо гэж штэ. Аршаагаад ингэ уулзлаа. Тий. За ер нь ямар амттай уусан бэ? Амсаа үзээд. Ус шиг амттай юм байна. Японы бас тийм нэг юм шашин шүтлэг гэх юм уу? Соёл гэх юм уу? Тэгээ энэ хүмүүс нь талархтын гинэ. Нүхтэй 5 yen гэсэн те. Нүхтэй юм голдоо нүхтэй 5 yen-ы зоос шидээд тэгээд ямар ч сан яг юунд талархтай мэдгүй ямар нэг юм талархдаг юм байна. Зоос шиддэг газрын хажууд нь болохоор нөө хүслээ бичдэг. Би та бүхэнд өмнө танилцуулж ирсэн шүү дээ. Нөө модон дээр хүслээ бичээд өлөгчдөг газар байна. За эндээс Фужи уул яг гоё харагдаж байна. Энд хүмүүс ирж маш их зураг авдаг юм байна л та. Яг гэвэл энэчнээс зураг авахаар хамгийн гоё харагддаг хэсэг нь гинэ. Энд ирж яг ч нэг тийм гоё од олцсон юм шиг мэдрэмжлээ. Бүх хүн миний зургийг дараад байгаа юм шүү баг. За тэгээ та бүхэн харах юм бол энэнгээр дүүрэн хүмүүс зураг даруулж байна. Тэгээд энэчнээс хамгийн гоё харагддаг хэсэг юм байна л та. Энэчнээ гоё энэ улаан сүмэн харагдаад байгаль ногоотойгоо за тэгээ харах юм бол тэр тосхон нь ингээд гоё харагдаж байна. Тэгээд тэр цаана Фужи уул харагдаж байна. Энд бас ийм Фужи уулыг харуулсан юм гоё хүмүүс зураг даруулдаг хэсэг байдаг юм байна. За энэ бүсгүйг харах юм бол одоо зураг даруулж байна. За энэ бүсгүй Фужи уул тэнд байна гэж зураг даруулж байна. Зөндөө олон хүмүүс ирсэн зураг даруулж байна. Чамайг би яг гадуур явж байвал Монгол гэж харахаар хүн байна. Харин хүмүүс Японд царайтай гэдэг яа. Харин тийм ээ. Тэг чиний ярьж байгаа ярианы өнгө аясаа юу. Тэр нь бас байгаа байдал чинь ингээ анзаараад бас яг Япон стайлтай болсон байгаа байхгүй. Тийм үү. Чи тэрийг анзаардгүй юу? Анзаардгүй. Тий. Тийм ээ нүү. Тий. Би чинь жоохон Япон стайлтай нэг юу монголоор бол баймаар. Гэтэ яг тэгээ жоохон удаан байцглаар болчих гээд тах шиг байгаа юм аа. Яалтчгүй тэр амьдарч байгаа хоорондоо уусчдаг юм лээ. Нууц шил одоо тас хэдтэй үлээ. Би одоо энэ жил 26-тай. 26-тай гэдэг чинь хэдэн оных лээ? 98 он. 98 оных гэдэг чинь надаас яг 10 дүү юм шүү дээ. Тий, 98 он. Вау, 98 оных би чиний насанд тэр юу гэж явлаа. Шоудчлаа явсан байна. Мундаг шүү дээ. Энэ залуугаасаа 2 ажил хийгээд мундаг байна. Нэрээ өстой гоё хэлбэртэй уул байна те. Яг нэг гоё уул шиг. Сүрдмээр тэгээ янз бүрийн юм нэг юм овоо тоохгүй яг юм ганц юм уул. Итгэлийн төлбөр гэж хэлдэг юм монголоор. Энд яг нэг энэ зогсоолыг ашиглаж байгаа гэд төлбөрөө зоосоо ийшээ хийдэг юм байна л да. Хүний мэс чанарыг л шалгаж байгаа юм байна те. Тэгээ итгэж байгаа. Аха итгэж байгаа шүү. Та нарт мөнгөө хийцгээгээрээ гэд. Япон хүмүүс бол зүгээр зоолттой хийх бах те. Юмыг яг ёс журмын дагуу хийдэг хүмүүс л хаа. Нааша орж ирэхэд 300 yen төлдөг юм байна. Воноор 3000 вон, төгрөгөөр нэг 6000 7000 за 10000 төгрөгээ бодчих таа. Тэгээд хямдхан юм байна. Ваа, та бүхэн ийш орж ирэх юм бол яг л нөгөө үлгэрийн ордонд орж иж байгаа юм шиг санагдчих. Энд чинь гоё юм юу вэ? Нуур дотор нь бүр маш том загаснууд байна. Тэгээд загаснууд нь хоол нэхэд байгаа бол та. Надаа хоол гэд амаа ангалцуулаад. Ус нь айгүй гоё цэвэр юм байна. Ваа. Яа, тэгтээ үнэхээр гоё харагдаж байна. Яг нэг тийм үлгэрийн байшин шиг ямар гоё юм бэ. Яа, та бүхэнд нэг харуулъя да.
Энэ камер дээр яг гоё гарах нь үгүй юу сайн мэддэхгүй. Гэхдээ яг нүдэрээ ирээд харах юм бол бүр үнэхээр гоё юм. Йоо. Яг нэг үлгэрийн оронд ирсэн юм шиг. Үзэсгэлэнтэй маа. Ваа. За энэ бол өстой Японы дээр үеийн байшин байх шиг байна. Ямар гоё юм бэ. Энэ усны хүчийг ашиглаж агаад энэ дотор нь ямарваа нэг юм бодвол хийдгэл байсан байх. Юу хийдэг байсан юм бол цэцэг навчвал бүр үнэхээр гоё ургасан байна. Энд өн өнгөөрөө алаглаад 1800-аас 1900 оны үед Япон хүмүүс амьдардаг байсан байшин нэ. Ийм байшинд амьдардаг байсан байна. Тэгээ энэ байшны нэг онцлог нь юу вэ гэхлээр нэг ч хадаас ороогүй гинэ. Нэг ширхэг хадаас хадахгүйгээр ийм байшин барьдаг байсан гэж боддоо. За энэ Япон хүмүүс дээр үед ачаага зөөдөг байсан төрдөг тэргэн байна. Галтгоог нь харах юм бол энэ ч нэ одоо хоолоо хийж иддэг байсан байх. Тэгээ нэг ч хадаас ашиглаагүй гэд хэлсэн штэ. Тэгээ энэ бүх юмудаа ингээд боочдөг юм байна. Энэ хараа. Гайхалтай байдаг юм байна энэ. Модны мөчөр ашиглаж агаад бүх юмудаа ингээ уяа болгоод уяагаараа моднуудаа боогоод бэхлээд ийм байшин барьцдаг байсан юм байна штэ. 1800 оны будаа гшагчийг та бүхэндээ танилцуулъя. За 1800-аас 1900 оны хооронд Япон хүмүүс ийм будаа гшагч ашигладаг байсан юм байна. Данхан дотор цайж ханж уудаг гэсэн болтой. Зоос тавьж байгаа нөгөө нэг талархлаа илэрхийлдэг бас юм залбирал үлддэг газар юм шиг байна. За энд энэ нүсэр том модны яг харалдаа доор нь ийм гоё тунгалаг одоо нэг булаг гэж ярих уу? Тийм, булаг цөөрөм. Тийм, булаг цөөрөм гэж ярьж болохоор ийм гоё тунгалаг ус байна. Тэгээ дотор нь бас загас явж гин. Тэгээ Фужи уулны цас нь хайлаад ийш уурч орж ирдэг гэсэн үү. Битүүрийн сая та бүхэн танилцуулсан байшин тэнд харагдаж байна. Тэгээд Японы дээр үеийн тосхныг та бүхэндээ сая харууллаа. Байшин дээр гарч иж хүмүүс маш их зургаад харуулт юм байна. Яагаад гэвэл энэ артлын дээр үеийн тосхон нь харагдаад, тэгээд энд Фужи уул харагдаад, за тэгээд доор нуур нь. Тэгээд энэ дээрээс зураг даруулахаар ер нь гоё гардаг юм байна л та. Дээр үеийн 1800 оноос 1900 оны хоорондох энэ Япон хүмүүсийн амьдарч байсан энэ тосхныг үзэхээр маш олон хүмүүс ирцгээд юм байна. За энэ тосхон дотроо бас ийм хоол хийж зардаг юм байна. Энд айгүй гоё шарсан дахиад харагдаж байна. Вау. Шарсан загас харагдаж байна. За энэ тосхон дотор нь орж ирээд харсан чинь энэ дотор бүр дэлгүүр байдаг юм байна. Ингээ Японы янз бүрийн амттангууд зарж байна. За ийш харах юм бол дог гэж ярьдаг те. Нухсан будаа зарж байна. За тэгээ тийш хувц сунар зардаг юм байна. Малгай зарж байна. Энд ч гоё хүүхдийн тоглоом зарж байна. Хатаас нь 8айлж зарж гин. Ким зарж гин. Дарсан ногоонууд зарж гин. Тэгээ дарсан ногоонуудаа хүмүүст амсуулахаар ингээд гаргаа тавьсан байгаа байхгүй юу. Тэгээ энэчнээс нь хүмүүс амсч үзээд амттаа байгаа дарсан ногооноосоо аваад явж болдго юм байна. За энэ Фужи уулнаас гарч байгаа яг энэ цэвэр цэнгэг усыг энэчнээс сав худалдаж аваад энэ уснаас хийж аваад ууж болдго юм байна. Энэ ус нь одоо бодвол бие сайн ус үлгүү те. Нилээн гүнзгий юм ш те. Энэ дотор нэг утас унтсан байгаа гэдэг харагдаад идэв дээрээсээ. Утас унтсан юм уу? Утас зураг авч аваад байгаа юм. Камера бас. Би бүр амар чанга өрчт камера унгаачих гэдэг. За сая битүүрийн үтсэн тэр нуур нь доошогоо 8 метрийн гүнтэй юм байна. Тэг бичсэн байна. Доошоо 8 метрийн гүнтэй. Тэгээд 8 метрийн гүн рүү уцаа унгаас авч чадаагүй юм байна л та тий. Солонгос зардаг дог гэж ярьдаг тий. Дог байна. Энэ догон дээр юу ч төрөхгүй идэж болдго юм байна. Шоколад төрхөж болдго юм байна. Янз бүрийн юм төрхөж болдго юм байна. За бид дараагийнхаа газараа хүрээд ирлээ. Энэ Японы бас алдартай нуур гинэ. Айгуу гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ бүр нэлээд том нуур байна. Тэг яг энэ хэсгийг харсан чинь нэг Женевийн нуур санаанд орчлоо. Женевийн нуур нэг яг иймэрхүү байхгүй юу? Тэг яг Женевт ирсэн юм шиг санагдаж байна. Тэгээ тэнд хун харагдаж байна. Тэгээ хунд хоолохгүй хоол авчлаа. Ой. Хацчих штэ. Энэ нуурын эргээр хун зөндөө байдаг юм байна. Тэгээд бүр хоолоо булаацтаад битүү байдаг гинэ. Тэгсэн чинь өнөөдөр яагаад чим 2 хүн байна. Хос 2 хүн байна.
Хосоороо байгаа нь яамаа да ганцаараа байсан бол жоо эвгүй санагдах байсан бол. Яагаад намайг ирсэн чи ганцхан хүн байгаа бол энэ яг яагаад байгаа болоо гэж. Тэгээ энэ нуурын ирэг дээр хүмүүс ирээд бас их зураг даруулдаг юм байна. Хүн хэлбэртэй завин дээр сууж агаад тэр ингээ хязгаарлалсан байх шиг үн те. Тэр хүртэл явж болно гэд. Тэр хүртэл явдаг юм шиг байна. Фужи уул маань харагдаж байна. Тэгээ одоо ингээд хайлт үйл хаацсан байна. Тэгээ бид нар яг сая нэг хэсэг гой цэлмэг багт нь явсан те. Саяны үүдэнд байгаа халанцсан өвөө хараа. Гадаад жуулч тэгээд харин би яг мэдсэн юм худлаа нэг мөнгө салгах гэж байна гээд тэр би чаан сонирхоод юу чинь гэдэг аймал эргүүл дуртай те юу чинь гэдэг үнгүй ордог газар л мөнгө авах гээд гэж бодсон байхгүй юу тэгээд тэгсэн үү юу гэсэн бэ чамд Харин тийм. жоохон ховлын хоёлаа өвөг ховлын хүмүүс те Уг нь зүгээр шууд өмнө нь ордог байсан байхгүй юу. Тэгсэн чинь заавал хоол аав эсвэл бол завин цуугээд үгүй өмнө нь эн чинь зүгээр ордог байсан шүү дээ гэсэн чинь үгүй ийм болцсон гэд. Тэгээ хизэнээс ийм болцсон гэсэн чинь өнөөдрөөс гэ. Тэгэхээр за лэрж ин таа гэж үтээ. Шууны сангас унчлаа машин дээр нь Нисчава шууны сангас унна гэдэг бол бүр маш том азыг бэлэгддэг. Тэгэхээр өнөөдөр бол бид гурав бүр үнэхээр азтай явж байгаа юм байна. Яаж ч ямар ч том сангас унч энэ дараа. Амар том сангас унчдаг. За бид гурвын орхож байгаа хоолны газар яг энэ Японы үндэсний хоолны газар юм шиг байна. Дээр үеэс уламжлагдан ирсэн эмээ өвөөнрийн ажилуулдаг ийм хоолны газар байна. Тэгээд ийм гоё амттай хоолны газрууд нь очртой байдаг юм байна. Бид гурыг хүлээж агараа гээд дотор нь ширээн бол битүү дүүрсэн байна. Энэ ажилуулдаг хүмүүс нь бодвол дээрээ өөртөө амьдрцгаадаг юм шиг байна. Энэ хувцснуудаа ингээ хатаага тавьсан. За тэнд нэг маама тэр ах одоо юу хийгээд байгаа юм болоо гэж хараад зогсож байна. Би та бүхэндээ хэлсэн шүү дээ. Энэ бүр эртээр үеэс уламжлагдаж ирсэн хоолны газар юм шиг байна. Үеэрээ гэж ярьдаг те. Нөө эмээ өвөө ээж аваас нь өвлөгдөж ирсэн ийм хоолны газар байна. Хоолныхоо газараа бас энэ дээр үеийн сүсэг бишрэлтэй нэг зүйлсийг ингээд тавьсан байдаг юм байна. Үндснийхээ архийг хийгээд тавьсан харагдаж байна. Тэгээ Япон хүмүүс ер нь бас их сүсэг бишрэлтэй хүмүүс байдаг юм байна. Энд нэг хоолныхоо дээжийг тавина гэж ярьдаг те. Хоолныхоо дээжийг энэ дээр ингээд тавьсан байна. Вау. Ямар юм үзег хүмүүс шиг. Би яг таяр тэгж болохгүй шүү. Бидгээрээ сая жоохон юм үзег. Гурлаас тайвар уулга алдчих тэр их шүүр гайхав. Энэ бүр порц бүр нэлээ их гарч ирсэн юм байна. Будаа тэгээ гой байцааны салаад, шарсан загас, шарсан дахиа, тэгээ удээний шөлтөө. За миний хоол гараад ирсэн. Удэн гэдэг шөл гой махтай, миогтой, ногоотой, дотор нь гой гойн байна. Тэгээд энэ ногоотой шарсан энэ шарсан юу юм бэ? Гамбир гэх юм уу? За тэгээ энэрл бас надтай адилхан хоол захиалсан. Манай хоёр жоохон хичээд ах шиг байна. Хоолоо тухтаа идэж шүү дээ. Би өөр лугаа камера харуулаад тавьчих. Би жоохон нэг мокбан хийх гэж үзчихсэн юм болохоор. Нэг гоё амттай ми шарсан. Загас дотор нь байна, 8 айлч байна, ногоо байна. Гомгийн амсч үзье. Гом нэлээд зузаан гом биш үү? Гом нь яг манай Монголын гурилтай шүлээд шүү дээ. Тэрнтэй тустай амттай юм. Бид гурав нэмж хоол захиалсан. Шарсан чикен салааттай. Дөнгөж сайхан шараа гаргаад ирсэн халуун. Аюу зөөлхөн амтлаг байна. Төлөө бүгдийг нугаад дууссан. За бид гурав хоолоо идчихэд одоо шикайто мөн үү? Зөв дуудаж байна уу? Шираито. Шираито гэдэг хөрхрээр рүү явж байгаа юм байна. Тэгэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Ямар ч өвөл байхгүй. Яг явах замд байсан болохоор энд буугаад нэг зураг даруулчихъя гээд. За. Манай зураглаач миний зургийг дараад өгөх. Ийм гоё байгальтай газар бас амьдардаг хүмүүс байдаг юм байна. Наан ингээ хідэн байшингуу тосхнууд одоо мэдээж Японы өвөө эмээнэр нь амьдардаг бах. Тэгээ сая нэг машин орсныг та бүхэн харсан бах. Тэр машинд нилээ настаа хүн суудсан явж илээ. Тэгэхээр энд бас ингээ хүмүүс энэ уулынхаа наан амьдарцгаад юм байна. Яг энэ бас нэх гоё тийм байгалийн үнэр үнэртэж байна. Нэг зүлэг ногоо.
Яг Монголын хөдөөний үнэрийг бол гүйцэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол айгүй гоё тийм цэвэр агаар, цэвэр цэнгэг агаар тийм. Гэхдээ адууны баас нүртэй нүгөө юу? Харин тийм баас. Нэг гоо тийм Монголын хөдөөтэй ер нь жоохон төстэй үнэр үнэрчж шүү. За бид үлгээс уус руу гарчаад ирээ за. Сая хоолой идэж машин дотор ер нь жоохон унтлаа. Тэгээ унтаад гарч ирээ. Сайхан агаар амьсгасан чи бүр гоё сэргчлээ. За бид гурав Фужи уултайгаа ойрхон хүрхрээний дэргэд хүрээд ирлээ. Тэг хүмүүс энд машина парклаад тэгээд тэр хүрхрээгээ үзэхээр явдаг юм байна. Бэлгүүнээсээ хоолой идчихэд жоохон нойр өрснө гайгүй юу? Гайгүй. Манай хоёр унтаал яваад исэн. Би бол гайгүй байсан. Бид хоёр бас жоохон ханилгаагүй юу? Харин тийм ээ, хоёул амар унтчихлаа. Яг нөө хоол идсний дараа нойр хүрдэг штэ. Тэгээд яг жолоо барьж байгаа бүр илүү хүрдэг байхгүй юу? Тэгээ уг нь хажууд нь хүн яриад явхаар арай гайгүй нойр нь хүрдэг. Тэгээ би уг нь юм яриад явъя гэж бодчихсон ч байхгүй. Тэгээс саллаа харагшлуулсан доо бодчих. Хүрийн сүгээр хийсэн зайрмаг зардаг юм байна. Манай захирал гоё зайрмагаар дайлах гэж байна. Аригато. Захирлаа аригато. Итадакимас. За 12,000 төгрөгийн зайрмаг амсч үзье ямар хаанттай байна. Японд номер 1-т орсон юм уу те? Ваа! Ямар гоё амттай нэрээ. Номер 1-т орохоос аргагүй юм. Нэрээс тоо гоё амттай. Цусны гоё харагддаг зургийн. Ваа! За байж энэ зайрмаг айгүй амттай байна. Надад баг энэ хүрхрэнээс илүү зайрмаг илүү гоё амттай маа. Би ингээ амттай юм үзэхээр бүр яг үзэж байгаа хүмүүстэй бүр ингээ амтлуулмаар санагдаад байхгүй юу? Үнэхээр гоё амттай юм байна. Өвөрмөц тийм гоё яг ориг 90 ойролцоо ийм зайрмагны газар байдаг бас та баг орой болохоо итгэхээр. За Японд бас яалтчгүй нэгт орохоор амттай зайрмаг байна уу? За энэ Фужи уулыг зурсан юм яг амьд юм шиг юм зураг байна. Аюу гоё өнгөтэй. Цаанаас нэг гэрэл тусгсан юм шиг харагдаж байна те. Өглөө нар мандахтай ингэж улааж харагдав. Өглөө нар мандахад гэж улааж харагддаг гинэ. Тэгээд яг ингэ зургийг харах юм бол 3D зураг шиг уул муул нааша гараад ирсэн. Тэгээд цаанаас нэг юм гэрэл өгсөн юм шиг харагдаж байна. За бид хэд одоо 2 хүрхрээ үзэх юм байна. Тэгээд нэгд хүрхрээг нь энэ дээрээс харах юм байна. Тэгээд хүмүүс энэ дээрээс бас аягүй их зураг харуулдаг юм байна. За энд ингээд хүмүүс зогсож байгаа зураг харуулдаг юм байна. Гоё харагдаж байна уу? За. Гэс позоо солиотох. Фужи уул нь харагдаж байна уу? Маа зурлаас гоё мэдрэмжтэй аваарай. Хайр тавцсан уу? За. Бид уцаараа ганцах болчихдох уу? Фильтртэй камераараа ганцах болчих. За, золбоо дахиад нөө фильтртэй камераараа ганц зураг даруулах юм. За тэг өндөр гаргаад өгөөр. Доороо сахар өндөр гардаг те. Хөл жоохон урт гаргаад өгөөр гоё юм. Яманаши гээд аймагт байгаа энэ Фужи уулыг үзэхдээ эргэн тойронд байгаа зөндөө юм гой газруудыг үзэж болох юм байна шүү. Энэ ойрхон хүрээд ирсэн чимээ нь бүр маш чанга сонсогддог юм байна. Та бүхэнд магадгүй сонсогдож байна уу юу? Айгуу сүртэй чанга дуудаа сонсогддог юм байна. Тэгэд энэ яг харах юм бол цагаан утас унжиж орж ирж байгаа юм шиг харагддаг гээд Японоор юу гэж хэлдэг вэ гэхээр юу лээ? Шираито. Шираито гэдэг. Ямар ч шираито уудыг нөө ямар нэг тийм үгээр хэлдэг юм байна. Цагаан утсаа ингээд доошо бууж ирж байгаа юм шиг харагддаг болохоор нь тий. Яг энэ зогссон чинь хүрхрээнийх нь ус нь мэдрэгдэж байна. Наашаа ирж байгаа нь. Яа, энд бас нэг юм зураг авдаг хэсэг байдаг юм байна. Тэр Фужи уул маань харагдаж байна. Таны бидний зураг авахулсан хүрхрээ тэр доор харагдаж байна. Нилээн дэшээ өксөө гараад ирлээ. Тэгээ дээрээс бас айгүй гоё сүртэй харагддаг юм байна. Тэр урд явж байгаа хоёр Япон эмэгтэй сая энэ Фужи уулыг харчаад ёо битээс таастайг харагдаж яхад нь ирлээ гэд баярлаа зураг харуулад явж байна гинэ. Тэгэхээр энэ бас уул нь дийлэх тохиолдолд үүл бүрхээд ч юм уу мантай харагддгүй юм байна л да. Тэр нь харагдаж байгаа бол их хацтай гэсэн үг юм байна те. За Солбооны ямар ч энэ жилдээ алах юм байна уу? Яа бид гурийн дараагийн ирсэн газар энэ
Фужи уултайгаа ойрхон юм хөөрхөн фарм байдаг юм байна. Тосхон жижигхэн тосхон. Тэгээ одоо хүмүүс амьдардаг юм шиг юм. Айгүй хөөрхөн тосхон байна. Япон өхөр ямар сонин дуурдیں۔ Те. Өмбүүлж байгаа нь манай Монгол өхрөөс нэг л өөр сонсогдоод байна. Бөө гэдэг үстэй. Япон өхрөөд бас Япон хэлээр л өмбүүлэх хэлгүүд те. Одоо өмбүүлнэ гэж ярьдаг лөө, мөөрнө гэдэг лөө. Яа, өмбүүлээд тахтайхад. Моричи янзхлан гэдэг үстэй. За энэ хоол үг гээд хүрээд ирлээ. Хоол байхгүй камер идчих хийдэ. Хүү эн чи ямар айдгүй юм хүнээс. Энэчнээс хоол аваад энэ моринд өгдөг болтой өөртөө хоол ихэд хүрээд ирдэг юм байна. Бүр сурцсан байна. Нөгөөх нь болохоор цатгалан байгаа болтой. Нэр нь бүгдээрээ нэртэй эднэр. Оо яар хөөрхий. Толгоогоо цохилгаа гаргаад ирдэг. Момо гэдэг юм байна нэр. Момо? Оо. Момо. Момо. А энэ тракторнд суугаад ог нь олын тосхныг нэг тойрдог юм шиг байна те. Бүтэн тойроод харуулцдаг. Тэгээ цаг цагаараа явдаг юм байна. За энэ Японд их сонин соёл байдаг юм байна. Ямаа хөтлж явах дуртай гинэ. Манайх ч нохоо инжлээд явдаг. Тэгсэн энэ Япон хүмүүс ямаа хөтлөөд явдаг юм байна. Магадгүй энэ ямаа хөтлж явахаар найз залуутай болд юм болов. Одоо хоёр эмэгтэй ямаа хөтлсөн явж байна. За энэ машин барьж яваа залаа аригато баярлаа л гэдэг. Ер нь айгүй гоё тийм минь тустай хүмүүс байдаг юм байна. Энд тийм туулаа амьдрт юм байна. Үу энэ юу вэ? Ямар гэж муухай амтан бэ? Энэ араа. Яна энэ царай мутай 3 амтан хараа. Гэтэ тэр нь улаан үстэй ямар эвгүй харагдтыг. За энд энэ хөөрхөн туулаа нар бэлчиж байна. Дийлийнх нь хоолоо идсэн, залхуурцсан, унтцгааж байна, цадцгаасан. Энэ дотор хоол нэгж байгаа туулаа нэг ч алга. Хүн ирж ийн гэж тоож байгаа шинж алга. Минь дуусч байхгүй. Сайн уу? Сайн уу? За энд ийм морьтой газар байна. Энэ ямар сонин морь вэ? Нуруу нь яатсан юм бол? Нуруу нь ямар эвгүй харагддаг те. Секси зогсож шин. Гүл мүлээ. Хажууд тийш ачаа зогссон. Тэгээд энэ нуруу муруу ямар эвгүй харагддаг нэг солонгос эмэгтэйчүүд нэ S-line гэдэг яриад шин. Тэр шиг S-line-тай болсон юм шиг энэ хазуул байгаараа. Идчихлээ шин. Маш туулааны хоол өстэй өгнө. Туулааны хоол идчихлээ. Сонирхлээ. Энд дээр тавхаар идэх юм болов? Ой. Ой. Оо, идчихлээ шүү дээ. Жаахан жижиг юм шиг. Одоо моринд нь дахиад нэг ганцыг өгч таа. Тэ хоолоо нэхэд. Тавлээ. Инхээр өгдөг гэдэг бас мэдээд байна те. Энэ ухаантай гараа нэ. За яг чи ажилсаг юм чи яг хаа дахиад нэг өгье заа юу. Хоож агаад өгнө. Оба. Одоо хөлөөд. Хоол өгөө. Энэ сэргэлэн гар байна те. Тэгээ энэ аргаа болцсон гар. Тэгээ энэ сэргэлэн гараад ер нь бол өсөхгүй гэж байгаа шүү дээ. Энэ хоньнууд нь ч гэсэн ингээ хоол нэхээ зогсчээд юм байна. Луу иддэг юм байна. Хонь ямар сайн луу иддэг юм шүү дээ. Ай. Ай. Хүмүүстэй гайхаж байгааг золбооч ямар аимхай юм бэ. Би өөр амтнаас жоо хайгаад юм аа. Жохон бахта нохоон тацуулж байсан байхгүй юу? Тэгээ ер нь амтнаас айгүй айдаг болсон. Нохооноос ер нь нэлээд аашгүй. Хүүхдүүдээрээ ирвэл бас айгүй гоё юм байна. Хүүхдүүд үзүүн штэ тий. Энэ хүүхдүүд чирний амтнд хоол өгөх нэг иймэрхүү газар ирэх аяг дуртай байдсан штэ. За ингээд энэ бэлчээр дотор нь бүр ороод ирж болдго юм байна. Орж ирээ үзэж болдго юм байна. Энэ яагаад ингэж их амьсгаатсан байгаа юм бол хөөй цаашаа манай захирал тэн цухтагаа яваад гэсэн ш. Бас надтай адилхан хонь амтнаас айдаг. За энэ ямаа улстай айгүй юм байна да. Тий. Эвэр мэврийн хараа. Мэ. За энэ хоол нэхэг үг гэдэг ш. Хөөй мөргөө. Цаашаа. Өшгөлөө шүү. Хой. Хой. Цаашаа гараа. Опаурта шүү. Тэр найз өхнө нь
найз залуугийнхаа зургийг дарж өгч байна. Яг тэр Фужи уулта давхцаж явах үед нь дарах хэрэгтэй юм шиг үн тэ. Ваа! Оо явчих шүү. Оо. Явчих. Яа. За болсон шүү. Ер нь энэс илүү хүчтэй явах юм бол мэрэ унж магадгүй юм байна. Гоё юм байна. Ваа. Яна одоо биш одоо 37 таа шүү дээ. Би болж байгаа юм уу? Гинт 37 таа гэдэг саналаа шүү дээ. За бали. Яг энэ цэгэр нэг юм мэддэг хүмүүс яг урагшаа явгууд бүр нэлээ өндөр явж байгаа юм санагдав. Фужи уулта ойрхон, модтой ойрхон, уустай ойрхон, савлууртай ойрхон. Ингээл сайхан. Наран дээгэл хэвтгэн шүү дээ. Ингээ нэг сайхан цаг унтчихсан. Тэр жоох явж байгаа дэр би нэг тэг 30 минут унтаад. Хосоороо сууж агаад Фужи уулыг хардаг юм гоё санал байдаг юм байна. Ямэдэ. Энийгээ сууж агаад гоо Фужи уулыг хардаг юм байна л да. Гараа зогсож. За тоглосон. Би үгүйс тийм эрсдэлтэй юм ихэд. Та нарыг зүгээр яах нүг юу гэсэн. Зарим нэг нь яг одоо юу гэж бодож байсан гэсэн. За гараа зогсож байгаа унчаасаа гэж бодож байсан зэ. За энэ болохоор яг энэ Фужи уулын харалтай юм савлуур юм байна. Тэгээ энэ дээрээс зураг харуулбал айгу гой гардаг юм байна л та. Тэгээ ингээд ичээгээ савлж агаад гой гарч ийн үү. Тэгэд болих санагдаад ах юм. Гой аз шаргалтай юм шиг харагдаж чадчихэв үү? Амар аз шаргалтай харагдаж байна. За амар аз шаргалтай харагдаж байл да яах вэ? Савлуур дээр сууж байгаа гоё ард нь Фужи бол гоо зургаад харуулж болох юм биш үү. Тэг хүүхдүүд ялангуяа их дуртай авах. Энэ охин саянаас хойш барыг 5 6 таа сууж байгаа байхгүй юу? Зөндөө олон сууж байна. Яваад үзье да ямар хойд. Вэ! Тэг жоох хүүхдтэй тоглоом шүү дээ. Ямар тийм айс юм байсаггүй. Чи яриа суул харин чамд тоглоо явах. Би дээр нэг суугаад айсаа. Айц юм. За толгойн өстөө энэ тосгонд ирсэн. Яг л хүүхд тайтай тоглож байна. Одоо нэг муурын байшин руу гарч байна. Та бүхэндээ дээрээс нь харуулъя л да. Тэр түрүүний миний сууж исэн санал байна. Эдийм гоё. Тосгон. Тэгээ өнөөдөр нөө ажлын өдөр болоод тэр хүн багтаа байна. Тэнд бас савлуур байна. За тэр дээр Фужи уул нь харагдаж байна. Дээрээс бас аюу гоё харагдаж байна. Байгаль нь өстой гоё харагдаж байна. Гэр бүлэрээ хосууд ирж их зургаад харуулт юм байна. Энд тийм гусуур. Яй. Уй мөч өвдөг шууд өвдөж. Яй. За өстой яалцгүй нас явж байгаа юм байна. Яй л явчлаа шүү зүгээр сая. Уй. Яг сая нэр өвдөг амар татлаа. Гинт суусан ч. За захын ингээд ингэсгээд явъя да. Яг энэ эмгэн шулам шиг болдго юм байна л та. Энэ зурган дээр гарч байгаачлан энэ модон дээр зогсож байгаад энэ шүүрийг аваад үсрээд яг энэ Фужи арал руу эмгэн шулам явж байгаа юм шиг зураг гарт юм байна. Бэлгүнний барьж байгаа. Хөөе. За тэгэхээр би одоо яг үсрээд өндөр өсрээ. Яана одоо энэ сая өвдөг өвдсөд бүр татаад унах уу те. За 1 2 3 и. За нэргээс таад явчих би жоохон амраад. Үрхэн хэлбэртэй сандал байдаг юм байна. Тэгээ энэ сандал дээр сууж агаад ардаа тэр Фужи уулыг гаргаж байгаа зургаад харуулдаг юм байна. Тэгээ ингээд сууж агаад гоё ингээд ингэж мэг авах юм шиг нэ хосоод гоё гарахаар нөө ингээд артлын тийм. За тэгээд одоо өнөөдөртөө ганцаараа зургаад харуулчих. Дараа тэгээд болох байлгүй дээ.
Жижигхэн тосхны та бүхэндээ дээрээс харуулъя. Ийм өөрхөн. Тэгээ энд одоо бодвол хүмүүс байрладаг байшин хийсэн юм шиг байна. Тэгээ хүмүүс дотор нь бас хонод өнжүүдээр явдаг юм болоо гэж бодлоо. Японочдод бас сэтгсэн байгааз энэ Фужи уулынхаа ойролцоо ингээд ийм жуулчид ирэхээр ийм гой газруудыг ингээд хийцэн. Хөрхэн дуух гано яаж сорхоо мэдэхгүй байх шүү дээ. Нэ уумаар гэдэг уучдахгүй юм байна л та. Уумаар. Нэг сар болсон гинэ. Төрөөд нэг сар болж байгаа юм байна. Тэгээ сая уучдахгүйс одоо уугаа сурцаараа. Дийлийнх нь ууцсан. Нэгэн сар болоод нэг ихийнхаа сүүг ууж агаад тэгээд ийм юмнаас ууж сураагүй байсан юм байна л та. Тэгээ сая тэр хүн ууж сургасан юм байна. Уугаа сурцсан чараа дор нь уугаа дуусгачих. За бид гурав өнөөдөр 5 газраар орлоо. Бүр нэлээд гой газрууд үзлээ. Та бүхэн бүгдээрээ хамт үзцгээсэн байх. Тэгээ уг нь одоо халуун рашаантай, алжаалаа тайлдаг гой амардаг газар байсан. Тэгээ тэнд очиж гой халуун усан доронгоо, саун доронгоо Фужи уулыг хараад суудаг тийм гой баг газар байдаг юм байна. Тэгээ тийшээ уг нь намайг дагуулж явах гэсэн. Би болохоор өөрөө саунд орох жоохон дургу төрлийн юм байхгүй юу? Саунд орохгүй гэд би ормооргүй байна гэд айгуул нь дотор яхгүй заах нартаа таарлах юм бол би шивээснээс нараад айгаад дунд гэд. Дагуулсан зүгээр тийш би яг нэг үгсээ саунд орох жоохон дургу. Тэгээ солонгоч гэсэн юм саунд ордог. Япон руу тав дахьтай машинаар аялахыг хүссэн хүмүүс маань Fuji Travel Япон аялал гэд Facebook хуудас байгаа. Тийшээ холбогдож болно. Эсвэл бол 72 20 29 79 гэдэг дугаар дээр байгаа. Тийшээ холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Үндсэн манай хөтөлбөр маань 4 шөнө 5 өдрийн аялал байгаа. 3 одтой хотел, өглөөний хоол, тэгээд 4 шөнө 5 өдөр Токио болон Яманаши аймаг, Ибараки аймаг гэдгээр аймагуудаар явах хөтөлбөр бүгдээрээ орцсон. Манайхаас бэлдсэн тийм хөтөлбөртэй багц байгаа юм. Тэгээд тэрэн дээрээ нэмэлтээр чөлөөт өдөр аваад Disneyland орж болно. Вау. Бол за шопинг хийя гэх юм бол шопинг хийж болно. Тэгээ 5 шөнө 6 өдөр болгож болно. Эсвэл бол бүр за VIP те зөвхөн найзуудаараа наймуулаа ингээд хүн бүрдсэн байна. Аялмаар байна. Өөр хүмүүстэй явмааргүй байна гэх юм бол бас манайхлаа холбогдоод хөтөлбөрөө хоорондоо ярилцж байгаа сонгоод тийм VIP аялал бас зохион байгуулах боломжтой. Визний асуудлыг яаж шийдэх юм бол танай байгууллагаас шууд визийн та нар хөөцөлтөд өгч тийм өөртөө. Тийм манайхтай холбогдох юм бол манайхтай холбоотой байдаг визний байгууллага байгаа. Тийм холбоод визэнд нь оруулаад визэнд гарсныхан дараа гэрээгээ хийгээд тэгээд явах. Янз бүрийн орноос монголчууд мань үзэж байгаа. Тийм гадаад амьдарч байгаа монголчууд гэсэн ирэх боломжтой юу? Бүрэн боломжтой. Unbelievable. Тэгээд групп аялалаар явах хүмүүсийнхаа нөгөө нэг өдрийг нь тааруулаад түрээд ирэхэд болно. Эсвэл бол яг VIP-гаар маршрутаа ярьж агаад аялсан ч болно. Тэгэхээр гой газар үзлээ. Фужи уулын ойролцоо зөндөө гой зураг дарууллаа. Тэр эргэн тойронд нь байгаа зөндөө гой газруудаа танилцлаа. Үнэхээр гой газар үзүүлсэнд маш их баярлалаа. Тэгээ өдрийн хоолоор бас үнэхээр гой амттай хоол идсэн. Японы яг тэр дээр үеэс уламжлагдаж ирсэн тийм хоолны газар нь орж хоол идсэн бас үнэхээр гой амттай санагдлаа. Гой газар үзүүлсэнд маш их баярлалаа. За таньдас маш их баярлалаа. Санал хүлээж авч өнөөдөр хамт бичлэг хийсэнд баярлалаа. Дараа нь зөндөө гоё хамтдаа аялал хийцгээе. Аригато гозаимас. Аригато гозаимас. Би нөө за тэгвэл бүгдээрээ золбот хийдэ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай гэлээ. Тэгээ миний бичлэгийг үздэг нь мэдчихэж байгаа байхгүй яаж дуусгахдаг гэж мэдэхгүй. Би үздэг шүү дээ. Би тэнийгээ. Одоо үеийн хүмүүс ийм айхтар хараа. Үздэггүй байж үздэг шүү дээ. Таны фэн гэсээр хагаад намайг шууд тийш авирч байгаа байхгүй. Наатай өнөөдрийн бичлэгтээ хамтсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл золбот хийдэ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.